Maroon 5 ч бол анх 1994 оноос хойш тэрний өмнө болохоор өөр нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж исэн юм байлээ. Тэгээд тэрний дараагаар яг 1994 оноос хойш яг Maroon 5 гэдэг нэртэй хамтлаг болоод тэгээд тэр дуунуудаа гаргаж эхэлсэн юм байлээ. Тэгээд та нар маань мэдээж яриг Sugar, тэгээд Animals, One More Night гэдэг She Will Be Loved гэдэг зөндөө дуунуудыг мэдэн штэ. Миний хувьд гэх юм бол ерөөсөө Адам ахыг бол бүр үнэхээр амар крашлдаг байсан. Одоо яг энэ зургийг бол би бүр өсвөр насныхаа үед утасныхаа дэлгэцэн дээр байлгадаг байсан. Тэгээ аав ээж хоёр бүр наа чи хин гэдэг би энэ Адам ах гэтэгдэг байлаа. Окей. Тэр үедээ бол хизээж тоглолтын ингээд үзээд ойроос ингээ хараад тэр хүнийг ингээд дуугийн дагаж дуулна гэж ерөөсөө зүүдлээчгүй явж исэн. Тэгсэн чинь ингээд бас тэ мөрөөдөл биелдгийм байж манаа. Oh my god. Wow! Адам ахыг яг тэр тэ ирчээ авч явах үед нь бол яг нэг тийм өсвөр насны үе дээрээ байсан. Тэгээд яг бихатидээ яг ингээд суугаад гэрэлчлээ хүүхдтэй одлоо гэдгийг сонсоод ер нь бол жоохон би ингээд шархалж ийсэн да. Яванда тэгэл мэдгүй ягаад ч юм арай жоохон том болоод юм уу тэгэл хүлэн зөвшөөрөл манай энэ хоёр гоё шүү гоё хосоод шүү гэл Адам шиг л нөхөртэй болноо гэл боддог болсон байдгийн. Гэтэ одоо тэр үедээ нэг аим гоё ах те ингээд бараг л миний краш гэдэг байсан. Тэгэд би яг ингээд судлаад хайгаад үзсэн чинь 79 оных байгаа байхгүй юу? 79 оных гэдэг чинь бүр манай ааваас 1 насаар дүү гэсэн үг. Тэгэхээр чинь ерөөсөө манай бүр аавын үеийн хүн байсан бэлээ. Би жоохон андуурсан байна лээ. Opening night. Yay! Happy. За би одоо өнөөдөр Maroon 5-ийн тоглолт үзэх гээд явж байна. Энэ бол миний 3 дахь том лаг одуудын тоглолт. Эхнийх нь болохоор Summer Sonic фестивал дээр Post Malone-ыг үзсэн. Тэгээд бас TX тэгээд Солонгосын хамтлагийг үзсэн. Гэхдээ тэр чинь нөгөө юм олон хамтлаг дуучид яадаг фестивал байсан болохоор дараа нь юу байсан бэ гэхээр юу байлаа санаараа биндрээ санаараа юу байлаа Wanna Rock гэсэн Японы ер нь дэлхий рүү гарсан бараг анхны хамтлаг ах шүү. За ингээд бүгдээрээ Токио Дом арена руугаа явцгаая. Би одоо метронд явж гин. Тэгээд буудал дээрээ буусан чинь амар олон хүн байсан. Тэгээд бүгдийг дагаж алхасаар байгаа л Токио Дом дээрээ хүрээд ирсэн байгаа. Тэгээд Токио Дом хажуудаа бас парктай. Гэхдээ энэ дээр нь бол тэр үедээ тоглоогүй. Яг энэ Токио Дом аренаг зүгээр гаднаас нь харж яснаас хизээч дотор нь орж өрөөсөө тоглолт үзэж байгаагүй. Тэгэхээр өнөөдөр үзгээд би үнэхээр баяртай байна. Ингээ бичлэг хийжсэн чинь нэг ч намайг цүнхээрээ зогсон байдгийм. За VIP-S гэсэн дэгт авсан болохоор өөр хаалгаар оруулж исэн. Арай цөөхөн үнэтэй. Тэгээд тэгсэн чинь ийм хөөрхөн тор гэхүү, цүнх гэхүү Maroon 5-ийн юм бэлэг өгсөн байгаа. Тэгээд энэ бэлгийг байгаа гэж мэдээгүй болохоор үнэхээр амар баярлсан. Тэгсэн чинь дотроос нь Maroon 5 гэсэн алчуур гарч ирсэн. Хөөрхий би бүр амар баярлаа л ах шүү. Тэгээд дотор нь бас нэг хідэн стикернүүд байсан. Тэгээд VIP гэсэн нэг пэд байсан. Ерөнхийдөө нэг ийм хідэн зүйлүүд байсан. За тэгээд одоо юмнуудаа үзүүлж агаад удахгүй та нарт бас өөрийнхөө лукийг харуулах болно. За энд манай хоёрын зурагтай хай бороо гарсан байсан. Тэг авч уумаар байсан. Авч чадаагүй яагаад тэгэхээр ийм олон хүн дунд бас 0 орох хэрэг гарах юм бол очросоор байгаа тоглолтоо үзэж чадахгүй мэн гэж бодоод тэгээд юу ч авалгүйгээр ингээд тоглолтонд орсон. Сандлаа олж ирээ суучлаа. Тэгээд одоо л дотроо үнэхээр их тоглолттой байгаа. Даанч олон хүн хараад жоохон ичээд сандраад байх шиг байна. Тэгээд дурсамжтай юм даа гэд бас бичлэг хийдгээд хичнээн бандсан ч гэсэндээ ингээд алчуураа барай зогсож гинөө хөрх юм. За ингээд бүгдээрээ хүссэн хүлээсэн тоглолт руугаа орцгоё.
Many hours later. За бүгдээрээ тоглолтынхаа сэтгэлийн тухай ярилцъя. Япон улстай хамгийн том аренад ордог. Тэгээд нийтдээ 55 мянган хүний судалтай тийм одоо арена байгаа хгүй. Тэгээд тэрийг 3 өдөр дүүргэсэн гэж боддоо. Яг намайг тэнд байх үед тоглолт нь болж таараад би үзэж таарна гэдэг чинь ёо. Тоглолтын үед хэм бол ер нь бол Адамахыг харж байгаа надад бол өөртөө амар гоё байсан. Амар гоё мэдрэмжийг төрүүлсэн. Яг мөрөөдөл биелж байгаа юм шиг уйлмарч юм шиг амар догдолтойгоор тоглолтыг үзсэн. Тэгтээ яг ингээд дуултынхын талаас гээд бодвол би ч тэгтээ нэг Адам ахын дуулт мултыг шүүдэг юм чинь тий. Why are you running? Тэгтээ яхаа нөгөө өмнө нь Dua Lipa-гийн тоглолт үзсэн гэж бичлэг хийсэн шүү дээ. Тэгээ Dua Lipa бол бүр ингээд тасралтгүй бүжиглээл тасралтгүй дуулж исэн бол манай Адам ах маань жоохон entertainment дээр илүү анхаараа тэгээд гоё тэгээ бүжигчд авчираад ч юм уу илүү баяжуулаад өгсөн бол ялтчгүй ингээд бусад тэг хамтлагийн гишүүд нь ингээд энэ тэнд ч байхаа хойно өөрсдийнхөө ингээд тоглодог хөгжмүүдэд тоглоод байж байгаа болохоор ингээд нааш цаашаа яваад байж чадахгүй. Тэнгууд Адам ах маань л хөөрхөн ингээд микрофоно чирээл ингээд амар том тайзан дээр нэг ийшээ гүгэл нэг урагшаа гүгэл ингээд амар ядарч байгаа нь харагдсан. Тэгээ бас удаан хугацааны тууртай өчнө олон газраар тоглолт хийж явсан болохоор ч юм уу жоохон ядралттай байгаа юм шиг санагдсан. Надад нэг бэлэг өгсөн байсан шүү дээ. Надад ч байхаа ингээ хүмүүс тэм цүнхтэй бэлэг өгсөн байсан шүү дээ. Уг нь бол цүнх маань надад айгүй таалагдсан. Гэтэ яг ингээд дараа нь нэг өдөр бариад явах гэсэн чинь амар хог татдаг материалтай юм билээ дээ. Яалтчгүй. Тэгээд зөндөө олон хүнд хийж байгаа болохоор тэгжэл хийх байх таа л гэж бодсон. Гэтэ амар тайж бол тэр алчуур цүнх бүгдийг ингээ хадгалаад тэднийг харахаар би манайд бай үдчихсэн гэж бодголох та. Тоглолтын бүр надад хамгийн амар огшоосон хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн хэсэг нь юу байсан бэ гэхээр яг нөгөө Girls Like You дуулаад би ч бүр Girls Like You гэсэн байжсэн чинь яг камер ингээд нэг эмэгтэйгийн араас шар үстэй нэг эмэгтэйгийн араас нэг хүүхд тэрсэн. Тэгээд яг нэг уртлын тайзны урагшаа байгаа хэсэг байна шүү дээ. Тэрний яг урталтан зогссон. Хойноос нарчид энэ үзэгчдээс юм эмэгтэй гаргаж ирээд ингээд зогсуулсан бахтаа гэл тэр эмэгтэй имжлэгээ хийдсэн аахгүй. Тийм л юм бах та ямар азтай эмэгтэй вэ гэж бодож байгаа. Тэгэл камер эргээл эмэгтэйгийн царайг харуулсан чи юм байсан гэж. Тэгати байсан. Тэгээд охинтойгоо тэгэл яг охиндоо зориулаад Girls Like You гэж дуулаад заяа. Тэгснэ охиныгоо үнсээ аав нь үнсээ гэдгсэн чи охин нь ингээ хичээл заяа. Яагаад би бүр хатыг харчаал бүр амар тултал бүр ингээд аимшигтай ойрлсон. Тэгээ би энд бичлэгийг ингээд энд оруулчих заяа. Миний хувьд гэх юм бол VIPs гэсэн тикетийг авсан. Тэгээ тэр нь болохоор ер нь яг юм тайзны урд хэсгийн яг хажуудалд байсан. Тэгээ өмнөх тоглолт үзэхэд болохоор нэлээд одоо дээрээс үзчихсэн. Тэр үед болохоор ингээд сандалнууд нь нэг нэгээр ингээд дээш ахиж байгаа болохоор миний урд ингээд хүмүүс байсан ч би ингээд миний толгой ингээд дээгүүр гараад харахад аюу амар байсан байхгүй юу. Тэгээ яг нөгөө тайзны хажуудлын сандалууд ч юм болохоор яг юм дээшээ гэсэн юм байхгүй. Яг нэг зэрэг зогсож байгаа болохоор би юм намхан хүн болохоор яалтчгүй ингээд өндөр хүмүүс ингээд орд орчингууд ингээд харагдахгүй тэл би бүр ингээд энэ дэргээр ингээд аль болох бичлэг хийгээл өөрөө ч бас ингээ үзэж гоё enjoy-тахыг маш их хичээсэн. Хэрвээ ингээ гадагшаа яваад би тоглолт үзэхээр болсон болвол онгоцны зардал буудал те ингээд билет гэл зөндөө олон мөнгө өрөх байсан. Тэгээ Аз болж яг ингээд Японд болж таарсан болохоор би бүр алдахгүй заавал үзье гэж бодсон. Өмнө нь болохоор Bruno Mars-ийн тоглолтыг үзчихдэг байж гэж би бол одоо амар харамсаж байгаа. Уг нь 7 хоног тоглосон. Тэгээ тэр үед бол ингээд мөнгөндөө гороод ер нь бол үзэж чадаагүй. Тэгэхэд одоо бодоход бүр ёо үзэхгүй яасан бол гэж бодсон. Тэгээд сүүлд ер нь 2 тоглолт үзсний араас цаашлаад ер нь ямар ч те илүү миний мэддэг дуртай хамтлаг ирэх юм бол яаж ээж байгаа л үзчихье гэж бодсон. Яагаад тэгэхээр тэр чинь ингээ миний амьдралын нэг хайлайт хэсэг болж байгаа. Тэгээ дахиад хэдэн ч удаа тэр хүнийг үзээ ивлээ сайн мэдгүй шүү дээ. Тийм л андаа. За тэгээд гоё тоглолт үнэхээр сайхан сак байлаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.
чадвал лайка дараарай. Чадахгүй бол яах вэ? Тэгээ дэмжмээр байвал бас subscribe дараарай гэж хүсэж байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Bye. Tschüss. Пока.